Эрэгтэн эдэс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураараа эрэгтэн эдэсээ үн төлбөргөө өгөх, шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулахад чухал ач холбогдолтой юм а. За донорын тухай хуулийг олон нийт маань одоо мэддэг тийм ээ. Цусны донорын тухай хуультай мөн одоо бол хамтдаа одоо хуулийн нэг бүлэг болгоод мөрдөгдөж ирсэн. Тэгээ өнөөдөр бид энэ хуулийг тусдан салгаж хангалттай хуулийг батлах хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Амьд донороо илүү хамгаалах, амьгүй донороос эргэтэн шилжүүлэхийн зохицуултыг хуулиар бий болох олон зүйлүүдийг агуулсан одоо ийм хууль байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар эрэгтэн эдэс шилжүүлэн суулгах эмчилгээний эргэцэн орчим улам боловсронгуй болж эмчилгээний аргууд нэмэгдэх, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм а. Мөн иргэд эх орондоо дэлхийн жишгт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй авах, гадаад улсыг зорих иргэдийн хөдөлгөөн буурна гэж үзэж байгаа юм а. Анх намайг ажлын хэсэг ахалж хахад нэг 500 орчим л одоо донор хуулиас өвчтөн байна гэтэл өнөөдөр 1000 гаруй авчиж байгаа байхгүй. Цаашлаад энэ эргэтэн шилжүүлэх нөхцөл байдал тулгамдах асуудал нь өвчтний тоо нэмэгдэх юм хандлага байгаа учраас бид яаралтай хуулиар өгсөн орчныг бий болгож одоо энэ хэрэгжилтэнд оруулах шаардлага байна л гэж харж байгаа. Тэгээ энэ хаврын жуулганаар энэ хуулиа одоо хэлэлцэж батлуулж өргөн хэлэлцүүлгийг хийж парламент батлах ёстой л гэж харж байгаа. Мэргэжилтнүүдэд үзэж байгаагаар амьд донор хамгаалж, амьгүй донороос эргэтэн шилжүүлэх үйл явцыг зохицуулж, боловсронгуй болгох нь нэн тэргүүний асуудал болоод байгааг онцолсон юм а.